төр хороо байгуулахыг бол дэмжиж байна. Бид нар бол одоо энэ мэдээлэл технологийн салбар цахим бодлогын асуудал бол маш олон өргөн үрээтэй асуудал гэдгийг сая энэ өмнө нь үг хэлсэн, тайлбар хийсэн бүх гишүүд санал нэгтээ зөвшөөрч байна. 100% төрийн оролцоотой эсвэл 100% одоо хувийн сектор энэ салбарт байх ёстой, төр огт оролцоогүй байх ёстой гэдэг ийм туушрал бас байх ёсгүй гэж бодож байна. Тэгээ би нэг хэдэн асуулт асууя. Нэгэнд энэ сэдв хөндөгж байгаа учраас би гишүүдээс асуухгүйгээр ажлын хэсэгт ирсэн албаны хүмүүсээс асууя гэж бодож байна. За бид бол одоо нэг хэд хэдэн зүйл дээр л гол акцент өгч яриад байна. Нэг нь сошиал орчин бол ерөөсөө хүний нэр төр алдар хүндэд халдж байна. Энийг яаж хазаарлах вэ? Эсвэл одоо энэ төрийн үйлчилгээг яавал одоо илүү либералчилж цахим руу шилжүүлэх боломж байна вэ? Нөгөө хуулиуд маань хэзээ орж ирэх вэ гэсэн нэг ийм хэдэн асуултанд нэлээд эргэлж байна л та. Тэгэхээр би бол хууль орж иртэл бас нэлээд тийм одоо бид чи бүгд нөгөө сонгуул ойртохоор бүр их сошиалоос айдаг улсууд нөгөө хуулийг хэн зориглож оруулж ирэх вэ гэдэг дээр бол би их эргэлзэж байгаа хүний нэг. За мэдээж зэрэг би одоо энэ агентлагийн нөхдүүд юм бичсэн байгаа гэдэгт бол эргэлзээгүй. Тэгээд бас бидэрт мэдээлэл өгч тэр нууц биш бол бас гишүүдийг энэ талаар мэдээлэлээр хангаж тэр бичигдсэн хуулийнхаа төсөл үзэл баримтал танилцуулгыг бас нэг тийм өгөөч гэдэг тэр санааг үзье. За би тагнуулын байгууллагыг төлөөлж ирсэн хүнээс нэг зүйл асууя. Сүүлийн үед сошиал орчинд үндсэн хуулийн бус замаар төрийн эрхийг гартаа авах юм уриалга үнцэрхэг үзлийг хит их дүгийлгэх нэг улс үндэстнийг нөгөө улс үндэстнээс нь одоо дорд үзэх ийм нийтийн ёс зүйн хэм хэмжүүрээс одоо тийм давсан хальсан ийм зүйлс их явж байна. Энэ дээр одоо та бүхэн дүн шинжилгээ хийдгүү гадны тусгай албад энийг санхүүжүүлээд байгаа биш үсттэй. Энэ дээр нэг та бүхний хийж байгаа юм байвал одоо төрийн нууцад тийм хамаархааргүй асуудал хэлээч. Хоёр тийм цагдаагийн байгууллагаас нэм очроо хурандаа ирсэн байж байна. Одоо сүүлийн үед энэ зөрчлийн хууль хэрэгжихгүй шүү дээ. Зөрчлийн хуулийг одоо нэг бол прокурорд говьуулж байна. Би одоо дараагийн юун дээр бас энэ талаар ярих гэж бодож байгаа. Тэгээ тэр нөгөө 6-гийн 2 үлээ хэд вүлээ тэр зүйлчлсэн юун дээр чи ил улаан цаана өөрийнх нь админ хаягтай хүнийг дуудаад шалгаад үнэн зөвийг өөрөөр нь тогтоолгоод торгууд буруугүй гэдгийг хийчихгүй. Тэгээд ор сургаггүй алга болоод байна. Энэ дээр олон хүмүүс энэ дээр бухимдалтай байгаа. Тэр нь сошиал орчин бид нар шүүмжлэхээс илүүтэй цагдаа ч гэсэн тагнуулан ч хууль хэрэгжүүлээд түүнд оролцогчд өөрсдөө тэр одоо юрисдикц рүү өөрсдөө гүйж орно шүү дээ. Хүн гүтгэхэ болох ёстой болно. Хэм хэмжээд байх ёстой. Сошиал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Энэ бол нийгмийн идэ бэрийг шахаж байгаа бас нэг хэлбэр. Тэм учраас бид нар аль талдаа хуулиа хэрэгжүүлмээр байна. За би Адиас бүрэн хоёр Чимбат хоёроос нэг л юм асууя. Нэг нь энэ одоо энэ гар утсыг дурын дугаарыг хүмүүс аваад дураараа хүн рүү занл хийж юм бичдэг болчиход шүү дээ. Та нар энэ дээр том хууль хүлээлгүйгээр та нар нэгэн тусгай зөвшөөрлийг олгож байгаа бол энэ утас өөрийн телефоны операторуудтай одоо тодорхой тохиролцоо хийгээд яг үүлийн эзэнтэй нэр хаягтай ийм дугаар ингээд олгож болдгоо юм уу? Түүнээс тэр чинь хэрэгжихгүй байгаа шүү дээ. Түүнээсээ дамжиж шинээр хаяг үүсгүүл цагдаач шалгахад тэр хүний нөгөө эхлэл төгсгөл нь тодорхой байна шүү дээ. Дээр нь гар утасны имей кодыг бас бид нар бас нэг жоохон амь оруулмаар ах юм. Японд бол имей кодороо хүний гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй л байдаг шүү дээ. Энийг хэдүүлээ нэг тодорхой болгох юм бодит санаачлага байгаа чи бид нар бол одоо та нарыг 2 жил харлаа шүү дээ. Нямбатрын 1 минут авахыг гэдэг хөрөвдөр жигшөө мэддэг юм байна. 80 дугаар микрофон. 80 дугаар микрофон дараа нь тэр 1-р эндрийг өгөөд гол дарга хариулъя. За 80 дугаар микрофон өгч. За Нямбатар гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ төрийн хөгжлийг захимжуулах за энэ дижитал шилжилттэй холбоотой төрөөс хийж байгаа засгийн газраас хийж байгаа ажлуудын талаар бас гишүүдэд товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр энэ дээр Монгол Иргэн сайдын захимжаар мэдээлэл харилцаа холбооны бодлогын зөвлөл байгуулагдсан байгаа. За бодлогын зөвлөлийг бол засгийн газрын хэрэглэх газрын дарга ахлаад ингээд явж байгаа. За манай агентлаг бол энд одоо ажлын албаар нь ажиллаж байгаа. Тэгээд бодлогын зөвлөл дээр бол энэ дижитал шилжилт зам мөнгөний захин засаглалтай холбоотой ажлууд бол бас нэлээд базагдаад бол явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд
бидний зүгээс гол барьж байгаа баримталж байгаа бодлогууд бол энэ цахим засаг яг энэ дижитал шилжилттэй холбоотой энэ суур системүүд буюу за энэ төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцооны систем, за мөн цахим тоон гарын үсгийг хэрэглээ нэвтрүүлэх, за мөн цахим орчинд төлбөр тооцооны систем, за нэгдсэн портал, за мөн цахим орчинд одоо тэр нэвтрэлтийн систем гэх мэтлийн ийм үндсэн суур системүүд дээр бол ажиллаж байгаа. За тэгээд эхний үр дүнгууд бол бас гараад явж байгаа. Энэ дээр жишээ нь хур систем бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол одоо манай үндэсний дата төвийн залуучууд бас өөрснийхөө хүч хөдөлмөрөөр энэ хур системийг хөгжүүлээд төрийн байгууллагууд хоорондын мэдээлэл солилцооны систем бол одоо ашиглал бэлэн болоод эхний байгууллагууд бол ашиглаад бол явж байгаа. За энэ дээр нэг товчхон нэг жишээ хэлэхэд одоо бол нийт 28 байгууллагын 47 сервис бол үйлчлэгээ бол одоо цахимжигдсан явж байгаа. За цаашлаад энэ жилдээ бол бид 129 үйлчлэгээг бол энэ хур системтэй холбоод одоо энэ нэг шаталтаа буюу энэ лавлгаа тодорхойлт гэх мэт энэ үйлчлэгээг бол 129 үйлчлэгээг энэ жилдээ цахим болгохоор одоо засгийн газрын тогтоол өргөн байхаар бэлтгэсэн байна. Энэ 129 үйлчлэгээ бол огт цаасгүй цэвэр онлайн горимд одоо түүц машин гэж бид ярьдаг. Түүц машины одоо дараагийн одоо дэвшлэлд хувилбараа гэж ойлгож болж байгаа. За мөн дараагийн нэг асуудал нь болохоор энэ төрийн үйлчлэгийг фронт офис буюу операторын горим шилжүүлэх төрийн үйлчлэгийн нь бол бэк офис дээр явдаг байх. Энэ ажлууд бол бас эхлэхээр ингээд явж байгаа. 1 минут. Тэр бол дарга хариулсны дараа бол. За нэгдүгээр кафедрын микрофоныг өгье. За баярлалаа. Инкотер шөнийн авсанд хариулъя. За зарим асуулт нь болохоор яг миний үндсэн чиг үүрэгт хамаарахгүй асуулт нэг байна. Тийм учраас өөртөө үүрэгт хамаарах асуултыг хариулъя. За төрийн энэ захим сүлжээнд одоо төрийн өөрийн хийсэн янз бүрийн дормжилсан одоо уриалсан эдгээр зүйлүүд гардаг. Эдгээр дээр бид нэр болохоор телевизээр болон бас мөн сошиалдаар болохоор уриал гаргаж байгаа. За энэ бол ийм хариуцлага хүлээх магадaltaй гэдэг. За мөн фэйсбүүкээр янз бүрийн зураг тавьдаг хүний дормжилттай би одон зөөр гарлаа. Энэ дээр болохоор бид нэр фэйсбүүктэй Америк руу шууд Сингапуроор дамжиж харьцаж байгаа. Хэрв таны нэр дээр яг энэ хаяг минийх биш ээ гэдэг юм бол бид нар тэр хаягийг устгах байгаа. 14 хоног дотор устгуулж чадчих байгаа. Энэ бол бас нэг давуу тал юм аа. Тэгэхээр зэрэг одоо өөрөөр хэлдгээр цаашдаа бас шинэ админ хаяг үүсээд ирсэн тохиолдолд тухайн хүн энэ надад ямар ч хамаар бол үгүй энийг устгах өгөөч гэд манайх руу хандах бол бид нэр тэр нэг усах бүрэн боломжтой болсон гэдэг асуултыг хариулах нь. Нямбатар гүшүүн 1 минут тодруулах өгье. Тий адясруу хариулах гэж байна уу те? За тэгэхээр юу л да би хэлсэндээ одоо манай чи өрн телефоны хэдэн операторууд байгаа. Тэгээд эндээс ихэвчлэн бид нар сошиалд нэвтрэлт хийж байгаа. Тэгээд тодорхой эзэнгүү дугаарууд ингээд одоо гүйлгэнд яваад байна. Тэгээ энээс цаашаа олон төрлийн гэмтэргийн болон бусад зүйлсүүд гараад байгаа. Энэ дээр заавал том хууль мөл хүлээлгүй зохицуулчих болдгоо юм уу? Тэгээ би нэм очир хурандаа миний асуултанд хариулах байх гэж бодож байгаа. Тэгээ ингээд тал талаасаа хэдүүлээ би сошиалд оролцогчд нь тэр сошиалд хууль сахиулагчд нь тэр аль талаасаа дүрм журмаа шахаад ирэх юм бол энэ бидний эмзэглээд байгаа асуудал гайгүй болно. Хоёр гэвэл сошиал тийм бас муу зүйл биш ээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр үндсэн хууль заасан тэр хүн өөрийнхөө үзэл бодол үгээ илэрхийлэх нийгмийн эдээ бэрийг шахах маш бас том үр гүйцэтгэж байгаа зүйл. Тэм учраас энийг тодорхой. За 81-р микрофон. Нэмэчээр дарга 1-р кафедрын оролцоо байж байгаа. За Нямбатар гүшүүний асуултанд хариулъя. Гар утасны дугаарыг бол бид нар тогтмол одоо бүртгэлжүүлэхийг одоо тагнуулын байгууллагатай хамтраад бид нар шаарддаг. Ялангуяа энэ сонгуульд өгсөн одоо энгийн үед гэсэн бүртгэлгүй дугаарыг бол багасгах талаар бол байнгын чиглэл өгч байгаа. Энэ дээр бол оператор нэлийн идэвхтэй ажиллаж байгаа. Нөгөө төгөр сая хуургай систем ярьлаа. Операторууд хур системд холбогдоод тухайн хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг наривчлан тулгаж байх ийм шаардлагуудыг тавьж байгаа. Тэр нь бол тухайн хэрэглэгчийн физик хаягүй шуудангийн хаяг, имэйл хаяг өөрийнх нь яг бүртгэлтэй дугаар байгаа эсийг шалгаж байгаа. Аймгийн кодтой холбоотой асуудлыг бол бид нар бас өнгөрсөн жил нэлээд энэтэй холбоотой хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа
ажил гэж үзэж байгаа. Гэмт хадгалгад жишээлбэл утсаа алдах, хулгайлагдах, дээрэмдүүлэх тохиолдолд тэр утсыг блоклох, ахиж ашиглуулахгүй байх талаас нь тухайн 81-р микрофоныг 1 минут нэмээд өгч. Тодруулганд 1 минутанд багтаж хариулах хэрэгтэй. Тэгээрээ. За. Нэмээд өгч. эзэмшигчийн дугаартаа тулгаад явж байгаа энэ ажил удахгүй гэмтрээс хамгаалах үндсэн зүйлтэй хамтраад бид нэр эхлүүлэх гэж байгаа. АИМ-тэй холбоотой. Хуулийн асуудал бол удахгүй орж ирнэ. Өргөн нэвтрүүлгийн хууль бол ирсэн байгаа. Их хурд өргөн барьсан байгаа. Нийгмийн сүлжээний хуулийг бол ойрын үед барина. Харилцаа холбооны хууль, шуудангийн хууль, ариун хөдөлгөөний хуулийг бол одоо яамдаа санал аваад байгаа засгийн газрын хуралдаанаар оруулаад өргөн барина. Дугаарын бүртгэлийг бол ер нь тогтмол байнга шахаж бүртгэжүүлж. Сая Mobicom компаниас өгсөн мэдээлэл, оператороос өгж байгаа мэдээлэлээр бол бүртгэл бол 95-аас дээш хувьтай бүртгэлжсэн явж байгаа гэсэн юм мэдээлэл өгч байгаа. За 1-р кафтер хурандаа нэмж хариулна. За та бүхэн энэ өдрийн ямар гэрээ эргэн цагтыг авснаа дид дарга хурандаа нэмж байна. За манай улсад одоо интернет хэрэглээ одоо жил ирэх тусам бол нэмэгдэж байна. Үүнийгээд байгаа бол хэрэглэгчдийн тоон ч гэсэн бас одоо ихээр нэмэгдэж байгаа. За Монгол улсын өнцөг хөдөлгөөн бүртгүүл интернет шугам нэвтэрч хүн болгон интернет ашиглахад нөхцөл бол бүрдсэн. Энэ бол таатай дэвшилттэй боловч үүнийгээ дагаад бол бас тодорхой хэмжээний одоо гэмтрэх хандлагад өртөх иргэд бол өөрсдөө энэ интернет орчны одоо мэдлэг сул энэ төрлийн гэмтрийн талаар ойлголт бага зэрэгээс бол эрсдэлд учирж байгаамаа. Иймд одоо өрсөн сэргийлэх ажлыг өргөн үргэнд бол хийх шаардлагатай гэж ойлгож байгаа. За яг захим орчимд гэмтрэг бол сүүлийн жилүүдэд бол За нэмээд кафтер 1-р кафтерыг 1 минут нэмээд өгч. за сүүлийн 2-3 жилийн байдлаар ингээд аваад үзэхэд захим орчимд үлдгэсэн гэмтрэг 2014 онд 66 байсан бол 2015 онд 83, 2016 онд 136, тэгээд 2017 онд 362 болоод ингээд өссөн. Одоо энэ оны 1-р удирдлагын байдлаар ихт ингээд 86 гэмтрэг ингээд үлдгэцсэн байгаа. За энэ дээр бол одоо захим орчинд одоо иргэдийг төрийн албан тушаалныг гүтгдэг энэ зүйлүүд бол орохгүй байгаа. Өмнөх хуулиараа бол ордог байсан. Одооны мөрдөж байгаа хуулиараа бол зөрчил болоод ингээд гараад явцсан. Тэгээ хэрвээ энэ нэмэгдэх юм бол энэ тоо бол өшөө улам ингээд нэмэгдэхээр ийм бол тоо зүйлүүд бол харагдах байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас бид нар энэ дээр бол саналаа бас өгсөн л дээ. Энийг бол одоо 6 төрчлийн хуулийн 6-2-ын тэр гүтгэх зүйл ангийг бол эрүүгийн хөвөлд оруулж их нь. За. Зочин танилцуулын улсын хурлын гишүүн мөнх хэрэглээ